За сайн байцгаана уу. Өдөртэй болон эхэлж байна. Тэгээд энэ сарын 19-нд буюу өнгөрсөн 7 хоногийн 3 дахьад сонирхолтой мэдээлэл гарсан. Тэр нь юу байсан бэ гэхээр Merck, Moderna гэдэг хоёр компани хэлж хагаад хамгийн анхны хор тавдрын вакцин гаргалаа гэдэг мэдээлэл гарсан байна. Тэгээд ерөнхийдөө бол яг Америкт вакцинч байсан ямар төрлийн эмчилгээнүүд маань яаж зах зээл дээр гарч ирдэг вэ гэхээр 3 төрлийн судалгааны үе шатыг давдаг. Тэгээд хамгийн чухал, хамгийн том ерөнхийдөө судалгааны үе шат маань болохоор юу гэдэг вэ гэхээр Phase 3 буюу 3 дахь үе шат гэдэг. Тэгээд энэ 3 дахь үе шатаа ерөнхийдөө амжилттай давлаа. 1137 хүн дээр ерөнхийдөө бол туршснаар 2 төрлийн сайн одоо үзүүлэлт хүлээж исэн хоёулын дээр нь ер нь бол амжилттай үр дүн гаргалаа гэдэг ийм мэдээлэл гарсан байна. Тэгээд хоёр үзүүлэлт маань болохоор юу байсан бэ гэхээр нэгт болохоор мэдээж хор тавдар маань эргэж ирэхгүйгээр идэгрэх эсвэл хор тавдар маань өвөлт хүрэхгүйгээр дараагийн одоо дахиж илэртлээ хэр удахгүй гэдэг байсан баха. Ямар ч байсан нэг юм хоёр үзүүлэлтэн дээр айгу сайн үзүүлэлт гарлаа гэдэг иймэрхүү мэдээлэл гарсан. Тэгээд Moderna гэдэг хувьцаа маань өөрөө 155%, 160% өсөлтийг ерөөсөө нэг өдрийн дотор үзүүлсэн. Тэгээд хүмүүс санаж байгаа бол Pfizer, Moderna гэдэг яг ковидын үеэр ковидын вакцин гаргасан гол компаниуд баггүй. Тэгээд Merck гэдэг компани маань болохоор Keytruda гэдэг нэртэй хор тавдрын эмчилгээнд хэрэглэгддэг маш олон тэрбум долларын бодлуулалт хийдэг ийм бестселлер гэхээр тийм им гаргадаг ийм компани байна. Тэгээд энэ хоёр компани маань нийлж байгаа энэ шинэ төрлийн хор тавдрын вакцин гаргалаа гэдэг мэдээлэл гаргасан байна. Тэгээд вакцин гэдэг маань гэхдээ энэ тохиолдолд юу хийлээд байгаа вэ гэхээр яг ковидын вакцинтэй төстэй ерөнхийдөө механизм яваад байгаа. Гэхдээ би яг энэ тохиолдол дээр яг энэ хор тавдтай холбоотой эмчилгээний хэсгийн судалсан учраас яг ковидын тохиолдол дээр яг ямар шүү механизмаар ажилладгийг би боллоо 100% бас мэдэхгүй байна. Ямар ч гэсэн энд юу ашиглагдаж байгаа гэхээр RNA буюу messenger RNA буюу мэдээлэл дамжуулдаг ийм RNA ашиглан хүний биед оруулаад тэгээд тэрүүгээрээ дамжуулаад ерөнхийдөө бол эмчилгээ явуулна гэдэг ийм мэдээлэл болсон байхгүй. Тэгээд яагаад вакцин гэдэг байгаа вэ гэхээр хүний биед орж байгаа энэ хүү эмчилгээ одоо тийм эм маань өөрөө хор тавдрын эсийг өхүүлэх биш харин хүний өөрийн дархлааны системд нөгөө хор тавдрыг хэрхэн таньж мэдэх вэ, яаж устгах вэ гэдгийг ерөнхийдөө бол зааж харуулдаг ийм эмчилгээ байгаа юм. Тэгээд товчхон ерөнхийдөө танилцуулаад явах юм бол хор тавдар гэж юу юм бэ те? Тэгэхээр хүний биеийн эсгэж зүйл байгаа те. Эсэн дотор маань юу байдаг вэ гэхээр 3 тэрбум гарan энэ хөө одоо ДНК-гийн мэдээлэл агуулсан ийм кодчтол маань өөрөө явж идэг юм байна л да. Тэгээд энэ хүү ДНК-гийн мэдээлэл маань эс маань өөрөө хуваагдж тоолно, тэр маань өөрөө хуулагдаад ингээд явдаг. Тэгээд ямар нэгэн байдлаар гадны нөлөөллөөс эсвэл олон одоо тэрбум хуваалтын дунд алдаанууд гараад нөгөө генэ хувааж захтаа хуулбарлаж захтаа хуулбарлалтын алдаа гаргадаг. Тэрхүү хуулбарлалтын алдааг ерөнхийдөө бол бид нэр юу гэж яриад байгаа гэхээр mutation буюу мутац гэж яриад байгаа байхгүй. Тэгээд эс маань өөрөө ашиглагддаг нөгөө нэг гений мэдээлэл чинь өөрөө маш олон тийм функцүүдийг заасан ерөнхийдөө мэдээлэлүүд байдаг юм байна л да. Тэгээд тэр мэдээлэл донд одоо чинь эсийг хэрхэн хуваагдах уу, хизээ хуваагдах болоод өгөх үү гэдгийг одоо жишээ нь заадаг юм мэдээлэлүүд байдаг бол одоо хуваагдах болоод чи ингээд одоо үйл ажиллагаа зогсоо гэдэг нэг мэдээлэл байхад одоо хуваагдаа гэдэг мэдээлэл байхад тий үйл ажиллагаа зогсоо гэдэг энэ хүн мэдээлэл нь үр дүнгүй болоод зогсоо цагаа хуваагдах гэдэг мэдээлэлд давмгаалцсан ийм нормал биш те эсүүд бий болохыг ерөнхийдөө бид нэр канцер буюу хор тавдар гэж яриад байгаа. Тэгээд энэ хүү эсийн өсөлт маань одоо жишээ нь ихсээд хаанаа өсдөг чи те нэг юм бандаагаад ингээд тоогоод эхлэх юм бол тэрийг бол бид нэр хавдар гэж яриад өөр эсвнүүд рүү ингээд хад эхэлчих юм бол бид нэр тэрийг нөгөө нэг хавдар маань нийш тийш ингээд тарслаа гэж ярьдаг ийм утгатай байдсан юм байна. За тэгээд дараагийн хэсэг дээр болохоор юу ярих гэдэг вэ гэхээр за тэгвэл хүнс дартлаа гэж байгаа. Хор тавдрын тэгвэл эс гэж байгаа. Яагаад тэгвэл хүний дартлаа өөрөө хор тавдрыг устгах чадахгүй байгаа юм бэ гэдэг асуулт байна. Тэгээд энгийнээр ерөнхийдөө бол харах юм бол гаднаас чинь ингээ вирус орж ирээд гадны биед ороод ирэх юм бол хүний бие өөрөө таниад тэгээд өрөвсөл бий болгоод өөрөө ингээ хүн яадаг чи халуураач гэдэг юм уу те ингээд нэг өвчнөдөө тэмцдэг гэж бид нэр үздэг шүү дээ. Тэгэхээр яг тэрхүү процесс маань болохоор хор тавдрын эсэн дээр ямар тохиолдолд ер нь бол ажиллахгүй байгаа гэхээр нэг хор тавдрын эс маань өөрөө хүний биеийн дотроос бий болж байгаа. Яг өөрийн хүний биеийн эс маань өөрөө хуваагдж явахдаа алдаа гараад мутац бий болсон. Учираас
олон тохиолдлууд яадаг вэ гэхээр хүний дархлаа гадны биет байна гэж таньдгүй юм байна л да. Тэгээ хүний бие механизмд ерөнхийдөө бол одоо энэ гадны эс байна, одоо буруу эс байна гэдгийг яаж таньдаг вэ гэдгсэн чинь хүний эсэнд одоо гадна талд нь юм өөрийгөө ямар төрлийн протеин би дотроо ингээд одоо жишээ нь үйлдвэрлэж байна гэдгээ мэдээлдэг юм одоо плакат шиг ч гэдэг юм уу те ингээд сайн шиг юм байт юм. Тэрийг бол яг HLA гэдэг юм байгаа байхгүй. Тэгээд энэ маань зүгээр энгийнээр тайлбарлахаар ингээд сайн үзүүлдэг гэж яриад байгаа. Тэгээд энэ маань юу вэ гэхээр мэдээлдэг систем. Энэ маань ямар мэдээлдэг систем бэ гэхээр одоо чинь дархлааны энэ тохиолдолд хорт хавдрын эсийг услуулдаг эсийг болохоор юу гэж яриад байгаа вэ? T cell гэж яриад байгаа байхгүй. T cell-ийг бид нэр цагдаа гэж ойлгож болно. Цагдаа хурж ирлээ, эснүүдийг шалгалаа. Эс болгон цагдаа ирэхээр юу үзүүлдэг вэ гэхээр ингээд нэг пайцан дээр одоо тий одоо юу гэдэг пайц гэж яхаа буруу юм юу гэж яхаа нэг юм сайн дээр тий юу гэж харуулах вэ гэхээр би одоо ийм төрлийн протеинийг энэ дотор үйлдвэрлэж байна. Одоо дотроо би бол хийж байна гэд тэрнийхээ жишг болгоод тодорхой пептидыг харуулдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр пептид гэдэг нь юу вэ гэсэн чинь протеин гэдэг нь өөрөө амино acid-аас бүрддэг юм байна л да. Тэнгүүт протеин бол одоо чинь юу гэдэг те 50, 100 хэдэн мянган шиг юм амино acid-ыг холбосон айгуу тийм complex structureтэй бүтцтэй байдаг бол амино acid маань болохоор пептид маань болохоор 50 хүртэлх амино acid-ыг хооронд нь холбосон арай энгийн хэлбэртэй ийм одоо жижигрүүлсэн бараг протеин гэж хэлэх болохоор зүйл байд юм байна. Тэгээ мэдээж яг миний салбар миний яг ойлгодог зүйл биш учраас би бол энгийнээр ерөнхийдөө тайлбарлаад байна. Тэгээд энэ пептидаа харуулад тэгэнгүүтээ тэр пептидын дээр нь үндэслээд нөгөө T cell маань юу гэж үзэх вэ гэхээр энэ гадны эс үү эсвэл зүгээр эс үү гэдгийг энэ одоо жишээ шийддэг юм байна л да. Тэгэхээр дархлааны сохор цэг гэж одоо энэ дээр бол хэлээд байгаа. Англиар болохоор blind spot гэж яриад байгаа зүйл маань юу вэ гэхээр яг энэхүү процесс дээр нөгөө T cell маань өөрөө хорт хавдрын эсийг таньж чадахгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэхүү эмчилгээний ерөөсө гол учир маань юу вэ гэхээр хүний биеинд ерөөсөө T cell-нд ийм төрлийн пептид гаргаад байгаа эснүүд маань өөрөө хорт хавдрын эс юм шүү гэдгийг таниулах гэж оролдоод байна гэсэн үг байна. За тэгээд дараагийн хэсэг маань болохоор юу вэ гэхээр нөгөө T cell гэдэг маань болохоор нөгөө хорт хавдрын эсийг жишээ нь устгадаг эс юм а гэж бид нэр ярьжсэн шүү дээ. Одоо хүний дархлааны эс байгаа байхгүй. Тэгэхээр энэхүү дархлааны эс маань өөрөө бас энэ тормоз авдаг буюу одоо зогсдог сигнал бас байдаг юм байна л да. Тэр нь болохоор PD1 гэдэг энэхүү өөрийнх нь молекул нь нөгөө эс нь PDL1 буюу өөрөө хослох төрлийн молекулыг ингэж өөрт нь үзүүлэх юм бол харангуйтаа хайнчиг буюу одоо тохиролцоо хийгээд за окей би чамайг алахгүй юм байна гэж явдаг гинэ. Тэгээд хорт хавдрын эснүүд маань болохоор энэ механизмыг өөрсдөө ингээд нэг эволюцаараа сурцсан байдаг. Тэгээд энээсээ болоод яадаг вэ гэхээр T cell-ыг хурж ирэл устгах гал ирэнгүүт нэг юм авчиж гаргаж үзүүлээл одоо чинь тийм уруулд хийгээд тэгэнгүүтээ T cell маань өөрөө хорт хавдрыг устгаж чаддгүй юм байна л да. Тэгээд энэ Merck гэдэг компани Keytruda гэдэг юм маань энэ дээр орж иж байгаа. Тэгэхээр Keytruda гэдэг юм маань яадаг вэ гэхээр энэхүү процессыг ерөнхийдөө бол одоо болиулах буюу хорт хавдрын эсийг T cell-ийг өөрийг нь одоо алхахыг болиулах буюу тэрэнд одоо зогсоох гэж оролдож байгаа тэр үйлдэлт нь одоо нэг саад очруулдаг төрлийн ийм юу байгаа байхгүй юу? Ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр яаж байгаа гэхээр энэ эмчилгээ маань өөрөө айл хэдийн зах зээл дээр борлуулагддаг 2028 онд одоо патент дуусгаж байгаа жилд асар олон тэрбум долларын ашиг хийдэг энэхүү иймтэй хосож хийгээд байгаа. Энэ статистик нөгөөсөө энд орсон байна. 32 тэрбум долларын ашиг хийдэг ийм гэж байгаа байхгүй. Тэгээд судалгаан дээр болохоор юу хийсэн бэ гэхээр 1000 гаруй хүн гэдээ ярьж байгаа шүү дээ. Талд нь болохоор данк Keytruda өгөөд нөгөө талд нь болохоор одоо энэ шинэ төрлийн mRNA-тэй эмчилгээг хийгээд тэгээд Keytruda-г болохоор хамтд нь өгөөд тэгээд өөрчлөлт гарч ийн үгүй юу гэдгийг ерөнхийдөө шалгасан байна. Тэгээд дараагийн слайд. Дараагийнх нь болохоор хавдар өөрийнхөө дайг бичдэг гэсэн байна. Тэр энэ дээр ерөнхийдөө бол юу яриад байгаа гэхээр одоо энэ антиген гэж юм яриад байгаа байхгүй. Антиген гэдэг нь юу яриад байгаа гэхээр бидний түрүүчийн яриадсэн нөгөө нэг эсийн гадна талдаа гаргаж үзүүлдэг тэрхүү нөгөө нэг пептидыг яриад байгаа байхгүй. Тэгээд энэ маань дотоод ерөнхийдөө хүний биеийн жирийн эсийн гаргаж чадахгүй байгаа ийм өөр төрлийн бий болгоод байгаа пептид болон протеинуудыг яаж олж таньж мэдэх вэ гэдэг асуулт гараад байна. Тэгэхээр юу вэ гэхээр нөгөө нэг 3 тэрбум гарan одоо мэдээлэлтэй янз бүрийн ДНК антер гэж яриад байсан. Тэрний нийтдээ бол 2% нь ерөнхийдөө functional буюу яг нөгөө нэг
эс бий болгох, протеин үйлдвэрлэх энэ бүх процесс ерөнхийдөө оролцдог юм байна да. Тэгээд хүний жирийн эрүүл эс гэж байгаа, өвчтөе эс гэж байгаа. Тэнгүүтээ мутацид орсон байгаа. Тэр мутацид орсноосоо болоод юу гэдэг зарим мутат mutation буюу нөхөө өөрчлөлт маань өөрөө ямар ч одоо чинь үр дагавар байхгүй, ямар нэгэн муу нөлөө байхгүй. Зарим нь болохоор одоо ямар нэгэн байдлаар эсийн үйл ажиллагаанд тэр дундаа одоо чинь юу гэдэг протеин бий болгож байгаа, тэр пептид бий болгож байгаа процесс нь ерөнхийдөө өөрчлөлт оролцдог юм байна л да. Тэгээд тэрхүү мутейшнуудыг ерөнхийдөө таних нь чухал юм байна. За танингуудаа за ийм төрлийн одоо энэ тохиолдолд антиген гэж яриад байгаа зүйлүүдийг бий болгоод байгаа юм байна. Тэгээд энэ хүү нео антиген гэдэг зүйлүүдийг танаад мутацаас энэ хүү үүсдэг ерөнхийдөө мутейшнээс бий болж байгаа энэ хүү өөрчлөлтийг энэ хүү өөр төрлийн пептидуудыг таньж мэдээд тэгээд энэ хүү пептидуудыг нөгөө T cell-ийг танихад ерөнхийдөө бол туслах процесс хийх гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ ерөнхийдөө бол гол санаа нь ерөнхийдөө бол энэ эмчилгээний гол санаа нь энэ байгаа даа. Тэгэхээр дараагийн слайдн дээр ерөнхийдөө энэ дээр байгаа. Тэгэхээр эмчилгээ маань яаж явах вэ гэхээр DNA sequencing гэж юм яриад байгаа. Тэгэхээр DNA sequencing гэдэг нь яах вэ гэхээр хүний эсээс ерөнхийдөө одоо тэр самплыг авлаа. Бүх DNA-г нь ерөнхийдөө уншлаа. Эрүүл эсийн DNA-г уншлаа. Өвчтөе буюу одоо энэ хорт тавдрын эсийн DNA-г уншлаа. Хоорондынх нь өөрчлөлтийг авна. Тэгэхээр хүний жирийн эсэнд байгаа DNA, хорт тавдрын DNA хоёрт ямар өөрчлөлт орсон байна, тэр нэг mutation ерөнхийдөө хаана бий болсон байна гэдгийг харах байхгүй. За тэрхүү mutation дээр үндэслээд ямар төрлийн неоантиген буюу одоо өөр төрлийн протеинууд ерөнхийдөө энд бий болоод энэ хорт тавдрын эсээс ямар төрлийн протеинууд гараад байна гэдгийг ерөнхийдөө бол одоо таамаглаж үзнэ. За тэгэнгүүтээ таамаглангуудаа тэрхүү бий болж байгаа неоантигенуудын аль нь биш те тухайн эсийн тэр гадна тал дээр яг нөгөө нэг ил болоод тогтож одоо жишээ нь нөгөө нэг пайз үзүүлж ингэж яриад байгаа шүү дээ. Тэгэж одоо сайн дээр HLA гэдэг зүйл дээр тэрхүү пептидыг харуулах байггүй гэдгийг ерөнхийдөө бол эрдэмтэд ерөнхийдөө бол таамаглах шаардлагатай. Энэ дээр бол яг нөгөө хиймэл оюухан машин learning гэдэг бол ашиглаж байгаа гэнтергээд иймэрдүү шин технологиудыг бас угаасаа хэрэгжилж байгаа юм байна. Ойлгомжтой гэж найдаж чинь явж ирсэн. Тэгээд одоо энэ дээр тэр нөгөө HLA гэдэг юм гарч ирээд байгаа байхгүй. HLA гэдэг нь болохоор нэг юм одоо нэг баах нэг юм эсний гадна талд нэг юм ардгсан юмнууд ингэ байж байхгүй. Энэ дээр нь яг хөө тэр нөгөө нэг пептидууд маань өөрсдөө ингэ тусдах хэвээр. Тэнгүүд хүн болгоны HLA өөрөө ондоо байдаг. Тэгээд мэдээж нөгөө хүн болгоны хорт тавдар маань өөрөө ондоо. Ягаад гэвэл тэр орж иж байгаа mutation чинь өөрөө ондоо. Тэгээд энэ эмчилгээг юун дээр туршсан бэ гэхээр melanoma буюу одоо энэ арсны хорт тавдартай хүмүүстээр туршсан байгаа байхгүй. Тэгээд арсны хорт тавдар дээр ягаад туршсан бэ гэсэн чинь арсны хорт тавдар, уушгины хорт тавдар хоёр маань болохоор уушгиных нь болохоор тамхины утаанаас болоод нөгөөт нь болохоор нарны хит ягаан туяанаас болоод маш олон ийм mutation буюу мутацид орсон эснээс үүссэн хорт тавдар юм байна. Тэгээд олон mutation буюу их хэмжээний мутац бий болсон байхынхаа хэрээр олон төрлийн ийм неоантиген сонгогдох боломжтой. Тэгээд энэ тохиолдолд 34 шиг неоантигеныг сонгоод тэгээд тэрэн дээрээ үндэслээд эмчилгээ хийсэн гэсэн. Тэр нөгөө неоантигенаас сонгосон тэр неоантигеныг одоо таньж чадах тэрийг одоо тэрийг танихад одоо нөгөө нэг T cell гэж яригадаад байгаа хүний биеийн дотор байгаа тэр дартлаа маань өөрөө тэрийг танихад туслах эмчилгээ хийх гэдэг гэсэн санаа байхгүй юу? Тэгээд нөгөө 34-ыг яах вэ гэхээр бүгдээрийн холбоод нэг юу болгоно? RNA болгоно. Тэгээд энэ хүү RNA-га дараад нь хүний биеинд оруулаад тэгээд хүний биеинд орсны дараа эсэн дотор рибосом гэдэг юм байт юм. Тэгээд тэр рибосом маань өөрөө таниад нөгөө нэг RNA-г чинь яадаг вэ гэхээр юу болгоно? Протеин болгоно. Тэгээд протеин болгоод тэрийг үйлдвэрлэж байгаад ингээд тодорхой хэсгүүдээр ингээд пептид болгоод ингээд тасалдаг юм байна л да. Тэрийг хаана нь юу н таслагдсан уу? Хаана таслагдахгүй байх нь энэ гэдгийг хүртэл ерөнхийдөө бол эрдэмтэд одоо судлаад шийдээд сонгоод тэгээд тэрэн дээр үндэслээд ерөнхийдөө бол одоо эмчилгээ гаргадаг юм байна. Тэгээд энэ бүх процессууд дээр бүгдээрэн дээр нэг компаниуд ажиллаж байгаа. Тэгээд одоо чинь энэ олон төрлийн DNA-үүдийг бүгдийг холбож ингэж үйлдвэрлэдэг жишээ нь компани бол одоо жишээ Twist гэдэг TWST гэдэг жишээ нь компани байхгүй. Тэгээд бид нэг өмнө нас мөлөвтэй болон дээрээс ярьж ирсэн. Хоёр үзүүр нь хувь заяаг шийднэ гэдэг. Энд ч жоохон ойлгомжгүй гэж магадгүй. За нөгөө peptide маань байлаа. За RNA маань угаасаа ингэж хүний биеинд оруулж ярьж байгаа. Тэнгүүд RNA маань өөрөө одоо чинь юу гэдэг эхлээд төгсгөл гэж байдаг юм байна л да. Тэгээ хүний бие яадаг вэ гэсэн чинь айгүй ухаалаг. Гадны биетээс орж ирсэн гадны RNA байх юм бол таниад устгачдаг гинэ.
Тэгээд нөгөөдөг чинь устгагчаараа яах вэ гэхээр нөгөө эмчилгээ маань ажиллахгүй. Эмчилгээ маань ажиллахын тулд яах вэ гэхээр хүний биед RNA орж ирлээ. Нөгөө RNA-ийн рибосом уншлаа. Нөгөөднөөсөө протеин хийлээ. Нөгөө протеинуудаа бүгднийг таслаад пептайд олголоо. Нөгөө пептайдууд маань амжилттайгаар нөгөө HLA гэж яриад байгаа нөгөө нэг замын нөгөө нэг сайн ингээд үзүүлж байгаа юм шиг юм дээр очиод нөгөөдг маань наалдлаа. Тэрийн T-cell харлаа, танилаа. Энд гадны биеттэй ийм эсүүд байгаад байгаа юм байна гэд тухайн эсүүдийг таньдаг T-cell-үүд маань олон болоо. Тэр T-cell-үүд маань бүгдээрээ хуваагдаад олон болоо. Тэгээд хорт хавтын хэсгийг амжилттайгаар устгаад тэгээд хүний бие өөрөө нөгөө хорт хавталтайгаар тэмцэх ийм процесс явах гээд байгаа байхгүй. За тэгэхээр энэхүү процесс маань ингээд амжилттай энэ олон үе шат маань өөрөө амжилттай байхын тулд энэ RNA маань өөрөө хүний биеийн дотор ороод эсэн дотор амжилттай ороод тэгээд тэр дотроо нөгөө эсийг хуурах хэрэгтэй. Эсийг юу гэж хуурах хэрэгтэй гэхээр би бол гадны RNA биш гэж хуурах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд энэ cap гэж яриад байгаа энэ дээр одоо таглан тамгална гэж бас ярьж болно. Одоо чинь юу гэдэг амт байх юм бол одоо чинь ингээд хөдөө чинь ингээд өөрснөө гэсэн малтай айл байлаа гэх юм бол малаа чинь ингээд хамглаад өөрийнхөө тамгыг хараад энэ миний малаа гэж таньдагтай адилхан хүний бие өөрийнхөө биеийн дотор бий болсон RNA бас ийм химийн уруулаар хамгаалдаг гинэ. Тэгэхээр хүний биеинд өөрт нь энэхүү RNA бол чиний биеэс гарсан юм шүү гэдэг тийм тамгын хиймлэр бас хийн. Тэгээд энэхүү процессыг болохоор хуучин бол яг уу арга барил маань яадаг вэ гэхээр тусдан процесс болгож хийдэг байсан юм байна л да. Эхлээд RNA хийлээ, дараад нь RNA хамгаалах процесс явна тийм. За тэнгууд одоо энэ MRVI гэдэг мөлжөртэй болон дээр санал болгоод байгаа энэ компани технологи маань яадаг вэ гэхээр нэг процесс дотор ерөөсөө нэг удаагийн үйлдэлээр ерөнхийдөө RNA хийлээ, RNA маань гарч ирэхдээ шууд энэ хамгаалагдсан байдлаар гарч ирдэг ийм технологи гаргасан юм. Тэгээд айгүй үнцэнтэй компани яаж байгаа гэхээр 1 мг дооз буюу хөөхөнд үйлдвэрлэж байгаа энэхүү эмийг 400 гаруй мянган доллараар хийх байсан бол энэ технологи ачаар энэ ханш маань өөрөө 300 мянган доллар болж буурна. Тэгээд миний ойлгосноор бол тэрхүү нэг эмчилгээ маань болохоор энэ чинь 3-7 хоногийн хугацаатай нэг курс эмчилгээ одоо чинь 8-9 7 хоног гэж явах юм бол нэг хүн бараг энэ чинь сая гаруй доллар зарцуулж хийдэг ийм төрлийн эмчилгээ байгаа байхгүй. Тэгээд нэг дахиад ойлгох юм байна болохоор энэхүү процесс маань ингэж 4-7 хоног цаг хугацаа хэмнэж байгаа. Дахиж энэ процесс ингэж юу гэдэг процессын үе шатлыг бууруулж байгаа. Энэ төр маань болохоор маш их мөнгө хэмнэж байгаа. Ягаад гэвэл энэ төрлийн эмчилгээ маань массаар нь хийх боломжгүй. Одоо жишээ нь юу гэдэг доржид зориулж хийсэн эмчилгээ дуламж таарахгүй. Ягаад гэвэл хорт хавдар нь ондоо адилхан хорт хавдартай байсан байлаа ч гэсэн нөгөө 9 дотор болсон нөгөө нэг mutation нь ондоо учраас нөгөө нэг мутацаас нь бий болж байгаа нөгөө neoantigen нь ондоо тийм учраас нөгөө нэг peptide тэгээ HLA тэгээ юу гэдэг те түрүү чи ингэж яриад байгаа миний тайлбарлалт зовоод байгаа энэ бүх концептууд маань бүгдээрээ тэр хөөхөндөө ондоо. Тэгэхээр энэ маань болохоор personalized буюу яг тодорхой хүнд зориулаад яг энэ хүнд зориулсан эмчилгээ юм шүү гэж хийдэг төрлийн эмчилгээ байгаад байна гэсэн. За одоо ялцуулъя да. Дараагийн алхам байгаа. Дараагийн алхам маань юу гэхээр мэдээж RNA маань хүний биед рүү ороод шууд эс рүү орж чаддгүй юм байна л да. Тийм учраас эс рүү амжилттай оруулахын тулд өөхөнд аваханд ерөнхийдөө ороож байгаа оруулдаг. Энэ дээр бас ажилладаг бас компани гэж байгаа. Тэгээд хамгийн эцэст нь харах юм бол энэ 10 гаруй энэ алхам дээр ерөнхийдөө бол 6 төрлийн компаниуд байгаа. Тэгээд энэ 6 төрлийн компаниудыг харах юм бол хавдрыг уншдаг компани байгаа. ILMN гэдэг тэгтэй генийг нь бичээд үйлдвэрлэдэг компани гэж байгаа. Тэгээд нөгөө нэг тамгалан гэж яриад байгаа түрүүн санд болсон компани байгаа. Энийг цэвэрлэдэг компани гэж байгаа. Гэх мэттэй. Тэгээд ерөнхийдөө бол мэдээж эхнийхээ өдөр Moderna нэг 150-аас 160% өслөөд тэгээд ерөнхийдөө дараагийнхаа өдөр нэг жоохон унсан. Гэхдээ яг энэ хүү процесс дээр ерөнхийдөө тусалж байгаа энэ компаниудын ерөнхийдөө хувьцаа өссөн байгаа. Тэгээд энэ дээр яг бид нар нөгөө англиар picks and shovels гэж ярьдаг. Тэр маань юу вэ гэхээр за нэг эмчилгээ байлаа тийм. Мэдээж энэ эмчилгээ гаргаж байгаа компани хувьцааг авна гэж нэг сонголт байгаа. Нөгөө талдаа энэхүү эмчилгээг бий болгоход тусалж байгаа өөр ерөнхийдөө одоо тийм нийлүүлэлт supply chain дээр ажиллаж байгаа ямар компаниуд ямар оролцоотой өөр байгууллагууд байгаа юм бэ гэдэг талаас нь ерөнхийдөө энэ судалгаан дээр хавтаж оролцсон. Тэгээд энэхүү судалгааны артикл маань угаасаа айл хэдийн мүлжүүртэй.com дээр орсон. www.мүлжүүртэй.com дээр байгаа. Тэгээд би 7 хоног болгон 2-3 ширхэг судалгаануудыг угаасаа оруулдаг. Судалгаанууд маань үн төлбөргүй та бүхэн дээрээ ороод уншиж болно. Тэгээд хөрөнгө оруулалттай холбоотой багцаа бүртгэдэг ийм аппликейшн байгаа. Та бүхэн маань өөрсдөө бас багцаа бүртгээд явж болно. Миний бас арилжааны хувьд саналууд бүх юмнуудыг бас ингээд оруулдаг маш их хөргөн боловсронгуй ийм апп болсон байгаа. Тэгээд энэ удаагийн бичлэг таалагдсан гэж найдаж байна. Тэгээд дараагийн дугаар уулзъя. Thank you guys.